шинэ байгууллага чинь төсөвт байна. Яагаад вэ? За тэгээд төсөвт үйлдвэр юм бол нийслэлийн төсөвт огт тусгагдаагүй. Тэгсэн байдлаа аж ахуйн үйл ажиллагаа явуулах нэ. Эн чинь юу болж байна вэ? Энийг нэг сайн тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. Мэдээч нөгөө тархал эрчим хүчний хөөсвөрийн хамгийн анхны байгуулсан зорилго одоо хүртэл хэрэгжээгүй байхад энийг ингээд салгаж аваачаад хийгээд байгаа асуудал чинь яг ямар шийдлэр хийгдээд одоо энийг бол Шингэрүүлсэн юугээ ялгаж байгаа шүү дээ бид нар бол. Гэхдээ өнгөрсөн жилийнхэн байгуулсан байгууллага дээр үйл ажиллагаагаа явуулж шийдвэрэжгүй байх чинь дахиад шинэ байгууллага байгуулах чинь энэ нь одоо яг ямар ашиг сонирхол байна вэ? Ямар үүднээс ингэж үзээд байгаа вэ? Энд тодорхой хариулт өгөөрэй. Золтой хөдөлгөгчийн асуултанд хариулъя. Амар төвшин. За золтой хөдөлгөгчийн асуултанд хариулъя. За энэ өөрхөн үндсэн хариуцж байгаа чиглэл нь хоёр тустай байгаамаа. Жишээлбэл Шингэрүүлсэн нефтийн хийний хэрэглээ нь өөр техник технологиор хэрэглэгддэг. Тээвэрлэлтийн болон хадгалтын арга нь байгалийн хийгээс бол тис хүнд ондоо байдаг. Хий болохоор хоорондоо адилхан гэж бол тооцож бодож болохгүй. За байгалийн хий нь бол өөрөө Шингэрүүлсэн хэлбэрээр орж ирээд хадгалагдаад айл өрхөөрөө заавал дид бүц буюу шугам сүлжээгээр бол айл өрхөд рүү орно. За дээрэс нь бол тэдний дид бүтц нь байхгүй тохиолдол бол энэ Шингэрүүлсэн нефтийн хийтэй адилхан гэд жижиглэр нь жижиглэн болон тээвэрлэхэд бол ямар нэгэн тийм болцоо бол байхгүй. Тийм болохоор энэ дид бүтцийн хадгаламжийн хувьд ч гэсэн хадгалж байгаа байгууллагуудын төхөөрөмжүүдийн хувьд ч гэсэн бол энэ өөрөө тус тустай систем дээр хүртэл ингээд хадгалагддаг. Шингэрүүлсэн хэлбэрлүүгээ ороход хүртэл өөр градусаар 200-аас 600 хүртэл хасахтай. Хасахт одоо LPG-ийн хасахт 50-аас доош градустай бол шингийн хэлбэртэй орчиж байгаа бол байгалийн хий нь өөрөө 200-300 градустай бол Шингэрүүлсэн төлөвдөр ордог. Тэгэхээр энийг нөх хадгалах, түгээх, тээвэрлэх зардал нь хүртэл аргачлал нь хүртэл ингээд өөр байдаг. Тийм болохоор бол энэ хоёр хэрэгжүүлэх хоёр байгууллага маань өөрөө тус өөр техник технологийн болон тус өөр байгууллагуудтай ингэж хамтарч ажиллана. Тийм байгаа. За энэ бол өөрийгөө бол санхүүжүүлж явахаар бол ингээд төлөвлөн оруулаад ирж байгаа. За одоо Оросын холбооны улсаар бол хий импортлж орохоор бол гэрээ хилцээр бол ихний байдлаар бол хийгээд явцсан байгаа. Эхний ээлжинд бол Иркутскийн нефтяны компаниагаас бол хийгээ оруулаад ирсэн. За энэ өнөөдөр байна уу маргааш ингээд хилд авч ихний ээлжний хий бол ингээд орж ирнэ. За тэрийг ингээд бид нэг онцгой нөхцлөөр буюу маш хямд үнээр хий орж ирж байгаа болохоор тэр хийгээ бид нар бол ингээд зараад за түүнийхээ одоо юу гэдэг зөрүүгээр олсон юугаар бол санхүүжилтээ бол хангаж явна гэдэг ихний ээлжинд бол төлөвлөд явж байгаа. Гэхдээ бол энэ хувийн хөвшлүүдээр бол ингээд түгээлт борлуулалтыг бол хийгдээд явна. Тэрнээс бол нийслэл бол түгээлт борлуулалтыг бол хийж явахгүй. За тэгээ нэгдсэн удирдлагаар бол зөвхөн хангаж явах ийм байгуулж байгаа. Гэхдээ үүний өсөлт бол яг одоо Монгол Улсын нөгөө бензиний үнийг бид нар чи барьж чадахгүй ингээд зөндөө асуудалтай явдаг. За үүнээс урьдчилан сэргийлээд бол бид нэр газ өргөн хэрэглээнд ороод ирэхээр яг энэ бензинтэй асуудал үүсэхүү гэдгээс урьдчилан сэргийлээд бид нар энэ нэгжийг тусад нь байгуулгаад за энэ ч бол ингээд хадгаламжийг бид нэр өөрсдөө хадгалаад за Оросын холбооны улстай бол бид нар тусгай гэрээгээр бол гэрээ хэлцээрээ хямдхан нефтийг оруулж хадгалаад аж ахуйн нэгжүүтрэг бол тэр хямдхан гар нь бол олголт хийгдээд за иргэдийн гар дээр ч гэсэн бол ингээд хямд газ орж ирснээр бол тухайн иргэдийн одоо ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа нөөц болон санхүүгийн хувьд ч гэсэн бол хамаагүй хялбар болон хэмнэлттэй болно. За аюулгүй ажиллагаан дээр энэ бас онцгой анхаарч ажиллана. За байгалийн хийн аюулгүй ажиллагаа, за Шингэрүүлсэн нефтийн хийн аюулгүй ажиллагаа хоёр өдөр шөнөшиг хоёр тустай бол хэрэгжүүлээд явж байгаамаа. За одоо Шингэрүүлсэн хийн аюулгүй ажиллагаа дээр бол нэгдсэн үндэсний хүүхдийн байгууллага сантай хамтраад Солонгосын одоо газны асуудал эрхэлсэн мөн онцгой байдлынхантай хамтран ингээд сургалтуудыг хийгээд явж байгаа. За байгалийн хий дээр бол бас ингээд тусдаа өөр хэлбэрийн ингээд аюулгүй байдлыг бас хангаж явдаг. Сургалтууд нь хүртэл ингээд тис ондоо өөрөөр сургалтууд яваад байдаг. За Шингэрүүлсэн хий дээр бол бас энэ тусдаа яагаад оруулж ирж байгаа гэвэл бид нар NFPA буюу Америкийн стандартыг бол бид нар нэвтрүүлж оруулж ирээд стандарт хэмжил зүйн газар дээр бүртгүүлээд хэрэгжилтийг бол хангаад явж байгаа. За яг NFPA гэдэг энэ стандартыг ахуйн хэрэглээнд хангахад хяналт болон шаардлагыг бол тавьж
явах энэ аж ахуй нэгж нь бол энэ өөрөө юм аа. Байгалийн хий дээр бол бас тусдаа өөр стандарт бол орж ирдэг. Тийм болохоор стандартын хувьд ч гэсэн хэрэгжилтийн хувьд, хадгалалтын хувьд, борлуулалтын хувьд, түгээлтийн хувьд гэдэг бүгд тусдаа өөр байдаг болохоор ингээд тусад нь салгаж оруулж ирж байгаамаа гэдэг бас хэлмээр байна. Тодруулсан хоо золтой хөтлөөлөгч тодруулга 1 минут. За ингэж л да хямдхан байна. Хамаагүй бага өртөгтэй байна гэж эн чинь тэгээд LPG-г агуулах барихаар төлөвлөсөн байсан. Тэгээд энэ нөгөө хэдийн хэмжээний ямар үнээр борлуулах хямдхан гэдэг нь юутай харьцуулаад хямдхан гэж хэлж байгаа. Энэ талаараа нэг тодруулга өгөөч. За амар төвшин дарах хариулъя. За золтой хөтлөгчийн асуултанд хариулъя. За одоо яг гадаа шингэрүүлсэн хий бол 3400-аас бол эхэлж байгаа хаанаас байгаа гэдэг. За бид нар яг өнөөдрийн байдлаар бол Оросоос оруулж ирж байгаа нь бол 2400 буюу 1000 төгрөгөөр бол хямдхан оруулж ирж байгаа. За дээрэс нь бид нар ингээд 50,000 айлаа тэгээ холбоод 50,000 айлын хэрэглэгчтэй болоод аж ахуй нэгжүүд ороод ирэх юм бол энэ 2400 гэдэг тонн 1000 руу бол орж ирэх бол бүрэн боломжтой. Тэгэхээр нөгөө нэг айл үрхүүд дээр одоогийн байдлаар бол 2400 буюу 1000 төгрөгөөр татуу. За хэмжээгээр ороод ирэхээр бараг 1700-800 руу бараг бууж орж ирэх. Ийм бол боломжтой.